За сайн байцгаана уу? Бичлэг очих өдрийн мэндийг хүргье. За би түрүүнд сайн нэг бичлэг хийсэн чинь жоохон урттаад ерөөсөө пестер тавигддаггүй. Тэгээд би одоо жоохон богиносхий гэж бодоод дахиад шинээр бичлэгээ эхлүүлж байна. За тэгэхээр би нэг олон юм нуршилгүй бичлэгээ эхлүүлье. Ер нь бол нөгөө нэг хүн би нөгөө хамгийн сүүлд бичлэг хийхдээ нөгөө төсөөллийн тухай бичлэг хийсэн байгаа тий. За утсаа нь байрлуулаад. За тэгээд нөгөө нэг төсөөллийн тухай бичлэг хийсэн байна. Тэгэхээр би одоо яах вэ гэхээр одоо тэгвэл бүх амьдрал ер нь бол би энэ ерөнхий дарааллуудыг нь бол гаргаж байгаа. Бүр нарийн задлах юм бол төсөөл яг юуг яаж төсөөлөх ёстой юм те энэ бүр нарийн ийм нуудыг бол богино бичлэгээр рилсээр ч гэдэг юм уу явуулах санаатай байгаа. За тэгээд одоо энэ бичлэгээ юугаар эхлэх вэ гэхээр таталцлын хуулиар шууд эхлэе. За таталцлын хууль гэдэг маань яадаг вэ гэхээр ерөөсөө ийм байгаа. Одоо нэг бидний мэдхгүй тэр орчлон ертөнцийн тэр нэг энерги гэж одоо квант ертөнц гэж байгаа. Тэр дээд хоос орон зайд ч юм уу эсвэл хүн яг өөрийнхөө л бодож болно. Эсвэл тэр орчлон ертөнцийн одоо нэг бурхан гэж бурханы оронд ч гэдэг юм уу эсвэл бурханы орчинд болно. Эсвэл бидний зүрх сэтгэл доторч байж болно. Бидний ерөөсөө төгс бүтээгдсэн амьдрал байдаг. Төгс амьдрал. Төгс баян амьдрмаар байна. Тэгвэл баян амьдралыг чинь яг төгс зохицолно. Тэр энергийн ертөнцид байгаа. Тэгвэл тэрийг яаж бодит амьдрал дээр бүтээл болгож бодит амьдрал дээр гаргах вэ гэдг нь маш чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр орчлон ертөнц хамгийн гол нь намайг бэлэн болгохыг л хүлээгээд байгаа юм. Тэгээ ертөнц намайг бэлэн болчих юм бол бүх юмыг над руу өгөхөд бэлэн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэр орчлон ертөнцийн тэр аз жаргалтай амьдрал, тэр эд баялагтай амьдрал, тэр тансаг одоо юу ч гэдэг юм те тэр гоё мэдрэмжтэй амьдралыг одоо татаж буулгаж авахын тулд эхлээд би өөрөө бэлтгэгдсэн байх хэрэгтэй гэдэг юм байна. Тэгэхээр одоо би бол яг одоо нэг өөрийгөө бэлтгэх төвшөнд явж байгаа гэж би бол өөрийгөө харж байгаа. Ер нь бол за тэгэхээр ингэж бэлтгэхийн тулд яах вэ гэхээр өөртөө нэг ер нь бол ингээд 5 секунд нүдэн ханаад тэр өөрийнхөө ирээдүйд тэр төгс бүтээгдсэн тэр төгс эмэгтэй тэр төгс залууг ингээд нүдэн ханаад төсөөлөөд ингээд харж болно. За тэгээд тэрийг хараад яах вэ гэхээр тэр бол та гэдгийг чи гэдгийг маш сайн мэдж авах хэрэгтэй. Энэ хорвоо дээр байгаа одоо яг ингээд толинд харагдаж байгаа чи бол чи биш. Бурхны бүтээл чи биш. Энд чи өөрийнхөө бүтээл нь ахгүй юу? Бурхан бол чамайг бол үнэхээр төгс бүтээсэн гэдэг төгс бүтээсэн. Тэрэнд 100% итэг. Яагаад вэ гэхээр нүдэн ханаад 5 секунд хар төсөөл өөрийнхөө төгс бүтээлийг. Тэр бурхны бүтээл болохоос биш толинд харагдаж байгаа тэр дүрс бол бурхны бүтээл биш. Чи өөрийгөө өнгөрсөн амьдралаас одоо хүртэл амьдарч явах хугацаанд чи өөрийгөө тэгж бүтээсэн байхгүй юу. Тэгэхээр одоо өөрийнхөө тэр сөрөг итгэл үнэмшлэр бий болгоцсон энэ бие организмоо таслан зогсоогоод яг тэр бурхны бүтээсэн тэр төгс бүтээлийг хүлээж авахд өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж би хэлмээр байна. За тэгээд ингэж бэлтгэхийн тулд яах вэ гэхээр миний мэдэрсэн 10 мэдрэмж надад төрөөд идэг
миний одоо ер нь нэг баримталдаг зарчим болоод байгаа нэг юм 10 зүйл байгаа байхгүй юу. Тэрийг би та бүхэндээ танилцуулъя. Магадгүй танд ч бас хэрэг болж магадгүй. За номер 1-р нь чи Бурхны төгс бүтээл гэдэгтээ итэг. Тэгээд тэр төгс бүтээл чинь бүтээгч болж энэ амьдралд таны энэ яг энэ бодит амьдрал дээр өөрийнхөө бүтээлийг одоо дуудаж бүтээгч эзэн гэдгээ бас итгэх хэрэгтэй. Бурхан хизээж ийм хүнийг бүтээхдээ тарганаар бүтээгээгүй байхгүй. Бурхан хизээж хүнийг бүтээхдээ ийм майжгаар бүтээгээгүй байхгүй. Яагаад вэ гэхээр одоо өөрийгөө эргээд одоо нэг өөрийгөө эргээд судал эргээ хар 15 6 настай байсан тэр үеийг эргээд оч. Тэр үе жинхэнэ Бурхны төгс бүтээл тэр. Тэр охин ямар үзэсгэлэнтэй, ямар гоё тий ерөөсөө л ингээл нэг тийм ариун цагаан охины дүр төрхийг одоо би мэдрэл гэж хэлмээр байна. Тэр л Бурхны бүтээл болохоос биш яг одоо толинд тусж байгаа, толинд харагдаж байгаа таавал Бурхны бүтээл биш шүү. Та өөрийгөө сүрг итгэл үнэмшлээрээ өөрийгөө ингэж бүтээсэн юм шүү гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгжвэж өөрчлөлт орноо. Тэгжвэж тэр төгс одоо бүтээлийн өөрчлөлт та өөрийгөө одоо төгс бүтээх их үсрээ танаа гэсэн үг. Тэгэхээр би ээжтэй айгүйх гомдолдог байсан юм. Яагаад вэ гэхээр надаас бусдын ийм юу төрүүлчихэд ийм тэв тэгшгэ хөлтөд төрүүлчихэд яагаад намайг ингэж ийм майжгийгаар төрүүлсэн. Яагаад миний хөлийг боодоггүйсэн эдэр гэж айгүйх гомдолдог байсан. Үгүй юм бэлээ. Манай ээж намайг төгс бүтээсэн. Манай ээж нэг охины нэг хүүхдээ тэгшгэ хөлтөд төрүүлчихэд одоо чамайг майжгийг төрүүлнэ гэж хизээч их хүн тэгж боддгоо. Их хүн өөрийнхөө охиныг төгс үзэсгэлэнтэй төсөөлжл тэр охиныг арчилд тордож нас биеинд хүргэсэн. Гэтэл би нас биеинд хүрээд өөрийгөө авч явж байгаа одоо амьдралын хэв маяг нь намайг одоо яасан байх нь миний галбирыг гажуудуулсан байх нь шүү дээ. Энийгээ би хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр ер нь бол одоо би энэ хөлийн энэ майг айгүй эрхчтэйгээр засаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ясан гажин гэж байдаггүй юм бэ. Хүний яс ийм мурын тэгш болно гэж байдаггүй юм байна. Мурын болно гэж байдаггүй юм байна. Хүний яс яа гэм бэ гэхээр хүний ясанд хатуу учраас эцээч өөрчлөлт ордог юм байна. Харин яа гэм бэ гэхээр булчингаа л буруу хөгжүүлсний л одоо булчин буруу хөгжсөн гэдэг юм уу да одоо юу ч гэдгийг тийм л юм болцсон байгаад байгаа байхгүй юу. Булчинг бол дасгал хөдөлгөөнөөр яаж игээд зөв болгож болдог. Ингээд энийг ойлгосон чи амар баярлсан гэж яваа. Хөөх би ч өөртөө амьдралд анх удаага ингээл бусад хүмүүс шиг юм гоё шугам шиг хөлтэй болж болох юм байна гэдэг мэдрэмж төрөөд айгүйх баярлсан. Тэгээ одоо айгүйх өөртөө ажиллаж байгаа. Ер нь бол засартын билээ. Айгүйх засархуучнаа бодвол нэлээд сайн засарсан. За хоёр тон яа гэм бэ гэхээр эзээч битгий буужиг. Эзээч битгий буужиг, битгий шантар. Ямар ч баячууд, ямар ч амжилттай яваа хүмүүс өөрийнхөө төсөөлсөн амьдралаа бодит амьдрал дээр биелтэл нь яадаг байсан бэ гэхээр зүтгэдэг байсан. Биелтэл нь өөрийгөө өөрчилдөг байсан. Тэгэхээр ерөөсөө хизээч битгий шантраараа хизээч битгий бууж өгөөрэй. Та бол царийн ганц Бурхны бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Та энэ дэлхий дээр зүгээр нэг ирээгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг гэвэл танд болон надад асар их хүч байгаа. Асар их энергийн хүч байгаа. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За 3 дугаарт нь суралц. Нэг өдөр алхасгүйгээр судлах хэрэгтэй.
интернет орчинд тасраад интернетгүй байгаа үед ном унш. Одоо ер нь бол интернеттэй байгаа үед төрөл бүрийн одоо ийм яг энэ чиглэлээр заадаг маш олон хичээлүүдийг судалж суралцах хэрэгтэй. Яг вэ гэхээр сөрөг бодлууд одоо сөрөг бодлуудаар ингээд нэг амьдрсаар байгаад сөрөг бодлууд нь ингээд зуршил болцсон. Тэр нь тэгээд ийм нэг автоматар бодогддог болсон гэсэн үг. Тэгэхээр тэрийг ингээд нэг эерэг ийм мэдээллүүдээр ингээд дарж байхгүй бол та нэг өдөр эерэг төрлийн мэдээллүүдэд суралцаагүйгээс болоод нөгөө л сөрөг бодолч автоматар таныг эзэмдээд аавна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө аль болох сөрөг бодлуудаа өөрөөсөө тэр бол бүр устдад алгуулчихна гэж байдгүй юм билэ. Сөрөг бодлууд аль болох бодохгүй мэдрэхгүй байхын тулд дандаа эерэг зүйлийг судалж суралцаж тун судалж суралцах боломжгүй бол сайхан дуу сонсоод эерэг хөгжим сонсоод эсвэл юм байгалийн гоё агаарт ингээд байгалийн гайхамшигыг бишрээд гэдэг ч юм уу те. Тэгэхээр ерөөсөө энэ өөрийгөө аль болох эерэг байдлах зүйл дээр айгүйх судалж суралцах хэрэгтэй юм билээ шүү. Тэгээ эргэн тойрноос эерэг зүйлсийг айгүй их ажиглал эерэг зүйлс харж мэдэрсэн бол түүндээ баярлж талархаж байх хэрэгтэй юм билээ. За дөрөвдүгээрт нь өөртөө хайртай бай. Өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм билээ. Тэгээд өөрийгөө таард. Ер нь бол өөртөө айгүй үнцэнтэй хандаж сурах хэрэгтэй юм билээ. Өөрийгөө магт толин дараа би чамд хайртай шүү. Тавка би чамд хайртай гэж өөрийгөө бишэр хүн ийм дөнгөж төрсөн нялх хүүхэд хараад хизээч ийм юу лээ хэлэж хардаггүй шүү дээ. Тэрийг бүр амар бишрэлтэйгээр нандинаж хардаг тийм үү. Тэгвэл яг өөрийгөө тэгэж хайр дурлалдсан залуу хасуудыг ажиглал. Дөнгөж би бинээ олцсон би биендээ хайртай хосууд би бинийгээ яаж хардаг вүлээ? Ямар их бишрэлийн харцаар ямар их хайрын харцаар хардаг вүлээ те. Яг тэгэж өөрийгөө харж өөрийгөө мэдэрч одоо өөртөөгөө хандах хэрэгтэй юм билээ. За тэгээд бас нэг чухал зүйл нь хизээч хэнээрч өөрийгөө битгий доромжлол хинт чамд чим алдаа гаргасан ч байсан хамаа байхгүй өөртөө л үнэнч бай. Өөрийнхөө үн цэнийг өндөр дөрөг. Би айгүйх юм хүнээр өөрийгөө доромжлуулдаг байсан юм шиг санагддгийн одоо эргээ бодохоор. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө чи тийм гэж бусдаар шүүмжлүүлэхийг хатуу хоригл. Чи өөрийгөө бусдын өмнө хинч биш гэдгээ мэдрэхийг хатуу хоригл. Тийм мэдрэмж авах газарт бүү бай. Тийм найз нөхдөөс холт гэсэн үг. Ер нь тийм хүмүүсээс аль болох зайгаан барьж өөрийнхөө тав тухтай, өөртөө талархалтай, өөрийнхөө аз жаргалтай байгаа тэр л орчиндөө өөрийгөө улам таард. Тэгээд улам үзэсгэлэнтэй бол өөртөө хамгийн нандин бүхнийг эдлүүл. Бас өөрийгөө хамгийн гоёор хувцсал, өөрийгөө хамгийн гоёор мейкап хий. Өөрийнхөө арьсыг хамгийн гоёор дээд зэргээр торд. Өөрийнхөө биеийг дээд зэргээр торд. Нэг хүмүүс нэг ингэж ярьдаг шүү дээ. Тэгээ нэг өөртөө хатуу хандвал хорвоо чамд зөөлөн хандна. Өөртөө зөөлөн хандвал хорвоо чамд хатуу хандна гэж. Энэ уучлаар буруу үг шүү. Өөртөө хатуу хандна гэд байгаа болохоос биш тэр чинь яг таны өөртөө хандах ёстой хандлага. Та өглөө босоод аягаа сууж гин үү? Өглөө босоод дасгал хөдөлгөөн хийж гин үү? Өглөө босоод өөрийгөө хайрлаж биширч гин үү? Өглөө босоод өөрийгөө хамгийн сайхнаар тордож хамгийн үзэсгэлэнтэйгээр бие авч явж чадчихэв үү? Эн чинь ерөөсөө хорвоогийн бидний одоо яг авч явах ёстой. Бид нар өөртөө хандах ёстой тэр хандлага, зам ёсны хандлага, байгалийн хууль болохоос биш.
Энэ нь чи өөртөө хатуурхаж байгаа биш аахгүй юу? Харин эсвэргээрээ чи өөртөө нүрэ бодохгүй юу одоо өөрийгөө тэжээл би эрүүл мэндэд тэжээл болох хоол хүнс идэхгүй гэдэг ч юм уу те өөрийгөө ингээд зүгхдэг хараадаг гэдэг ч юм уу ийм байх юм бол чи харин өөртөө хатуу хандаад байгаа байхгүй юу? Чи өөртөө тэгж хандж байгаа юм чинь тэгэл хорвоо ертөнцид тэр чигээр тэгж хандна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө чи өөрийгөө л бишэр өөрийгөө л хайрл өөрийгөө л торд өөрийгөө л дасгал хөдөлгөөн хийж тэр дасгал хөдөлгөөний гайхамшигыг мэдэр гоё штэ дасгал хийх ямар гоё гэж бодож чинь яг хийх ямар гоё гэж бодож чинь энэ бүхнийг мэдэр тэгээ эндээс юм таашаал жаргалыг аав ер нь бол нөгөө амьдралч байх хугацаанд хаанаас таашаал жаргал авмаар байна тэндээсээ жаргалыг авч мэдэрч сурах хэрэгтэй тэгэхээр ерөөсөө өөртөө л хамгийн дээд зэргээр өөрийгөө жаргаж сурах тийм чиглэлээ илүү суралцаарай гэж хэлмээр байна. За тавд нь болохоор өөрийгөө зөв дааталд зуршуул. Одоо сая бүх зүйлс чинь хүний ерөөсөө өөрөө өөртөө хандах ёстой байгалийн хууль шүү дээ гэж хүлийн зөвшөөр. Тэгээд тэрэндээ зуршуул өөрийгөө зуршуул. Тэр тийм амар хүн хийж чадхааргүй тийм зүйлүүд биш аахгүй юу? Тэрэндээ зуршуул. Сөрөг зуршлуудаас аль болох татгалз. Тамхи татдаг бол тамхинаас татгалз. Архи уудаг бол архинаас татгалзахыг хичээ. Өөрийгөө дорд үздэг тийм бодлоод ах юм бол тэрийг аль болох эргээр солихыг хичээ. Тэгээд ер нь сөрөг зуршил бодол болгоноос л ер нь аль болох багаар өөрийгөө юу яаж авах хэрэгтэй одоо нэг салгаж авах хэрэгтэй юм бэлээ. За 6-ад нь за тэр дундаа эмэгтэй хүн яах ёстой вэ гэхээр мацгийг найзаа болго. Ерөөсөө мацаг бол чиний амьдралын ерөөсөө тогтмол нэг хэсэг байх ёстой гэдгийг ухамсарал ухамсартай өлсгөлөнг байнга тогтмол одоо нэг 7 хоногт нэг өдөр юм уу 2 өдөр юм уу хэвшүүлж бай. Тэр дундаа эмэгтэй хүн шүү. Тэгээ бас нэг зүйл нь юу гэхээр эр нөхрийнхөө дэргэд хүүгийнхээ дэргэд тэднэртэй зэрэгцсэн том аяганд битгий хоол идэж. Эрэгтэй хүний өмнө өөрийгөө эр хүн шиг битгий авч явж. Эмэгтэйлэг энерги эсэргээж эмэгтэйлэг байх тэр зүйлсийг байнга эрэлхийлж одоо байх хэрэгтэй юм байлээ гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд нөгөө нэг эрэгтэй хүнтэй байхдаа одоо нөгөө эмэгтэй хүний өөрийнхөө үн цэнтэй гэдгийг мэдрүүл хүүдээж тэр нөхөртөөч тэр чи өөртөө хайртай би зүгээр нэг эмэгтэй биш би үзэсгэлэнтэй би үн цэнтэй эмэгтэй шүү гэдгийг нөхөртөөч тэр хүүдээж тэр мэдрүүлсэн цагт таныг хүндэлж эхэлнэ гэсэн үг. Тэрнээс биш би үн цэнтэйгээ дайраад байх биш зүгээр л үйлдэлээрээ үзэл бодлороо харилцаа хандлагаараа тэр хүнийг торомжилж байгаа биш. Гэтэл өөрийнхөө үн цэнийг бас багаарч болов мэдрүүлж явах хэрэгтэй гэдгийг би маш сайн ойлгосон. Тэгээд нөгөө нэг охин хүүхэдтэй бол бас ээж аав нь ах нь бүгдээрээ тэр охиныг бас үн цэнтэй гэдгийг нь одоо нөгөө мэдрүүлж өсгөх нь айгүй чухал юм шиг санагдсан. Тэгээ нөгөө өөртөө итгэлтэй байх эмэгтэй хүний тэр нарийн тэр торгон мэдрэмжүүд ч гэдэг юм уу эмэгтэй хүний тэр өөрийгөө тордох өөрийгөө үзэсгэлэнтэй авч явах
эмэгтэй хүн өөртөө хайртай, өөрийгөө үзэсгэлэнтэй авч явах, өөртөө нүүр баатар, өөртөө итгэл дүүрэн байгаа цагт тэр гэр бүлийн амьдрал тэр чигтээ жаргал болдгийн шүү. Гэр бүлэрээ жаргамаар байна уу? Тэгвэл эмэгтэй хүн л ухамсартай байх хэрэгтэй гэдгийг аягүй сайн ойлгосон миний хувьд. За дараад нь 7-д нь эргэн тойрныхоо элбэг дэлбэг амьдрал руу анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Одоо жишээ нь байгаль ихтлэхий үнэхээр элбэг дэлбэг шүү дээ. Агаар хэн нэгэнд давхгаад өгнө, сараад өгөхгүй гэсэн юм байдаггүй шүү дээ. Бүх хүмүүст агаар амьсгалдаг, бүх хүмүүс агаараараа амьсгалдаг. Бүх хүмүүс агаараар тэжээгдэж амьд явдаг, тийм үү? Яг энэтэй адилхан ийм элбэг дэлбэгийг мэдрэж амьдрах хэрэгтэй. Нар байна. Энэ орчлонгийн бүх амьд бие болон амьгүй бие рүү нар илчээ тусгадаг. Яг үүнтэй адилхан одоо тийм элбэг дэлбэг юмд айгүйх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Уух устай байгаадаа таларх. Ус гэдэг чинь айгүй чухал чандмаа нэрдэн штэ. Миний арсыг улам үзэсгэлэнтэйгээр улам илүү татаж, улам илүү гэрэлтүүлж идэг чухал зүйл бол ус. Мацгийн үед надад хоол болдог зүйл бол ус. Тэгэхээр ерөөсөө энэ усыг аягүй их дээдлж устай байгаадаа, ус элбэг дэлбэг байгаадаа талархах хэрэгтэй. Эргэн тойрныхоо нэг элбэг дэлбэг юм дээр талархах. Байгалийн ургамал ногоо эзэж хиндэж хүртээлтэй байдаг шүү дээ. Яг энэтэй адилхан агаарч гэсэн хиндэж хүртээлтэй байдаг. Яг энэтэй адилхан яг энэ элбэг дэлбэг энэ зүйл рүү анхаарал төвлөрүүлэхээр мөнгө ч гэсэн яг тэгж орж ирнэ гэсэн үг. Мөнгө яг агаар шиг ингээл байдаг гэж бинди маань саяхны бинdig ихээ сургалтаас ойлгосон. Тэгэхээр ерөөсөө мөнгө яг тийм ингээл хүн рүү ороод гардаг ийм урсгал гэсэн үг гэдгийг ойлгосон. Тэгэхээр ерөөсөө эргэн тойрныхаа бүх зүйлд элбэг дэлбэг гэдгийг нэг мэдрэх хэрэгтэй юм билээ. За 8-д нь өөрийн чадах чинээгээрээ бусдад туслахыг хичээ. Бусдад тусалж чаддгүй маа гэхэд үг хизээч танаас эдийн засаг гарахгүй шүү дээ. Бусдыг хараад сайхан юм байвал сайхан юм хараад магт. Тэр хүн хичнээн дургүй байсан ч хамаа байхгүй. Тэр хүнд сайхан зүйл байвал хараад бишэр магт хэлэх хэрэгтэй юм билээ. За яг энэ талаар бол манай мөхтэй ягш бол үнэн галзуу сургадаг. Бусдын давуу талыг сенсацтайгаар ордуу тавин магтаж бай гэж байнгалдаг. Тэгэхээр ерөөсөө хинч хизээж бид нар нэгнийгээ урмаар тэжээж чи үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Чи өөртөө хэлэхгүй байгаа юм чинь яаж бусдад тэр чи сайхан чи гоё юм гэж хэлэх юм бэ ерөөсөө. Тэгэхээр эхлээд өөрийгөө урмаар магт. Тэгээд дараа нь бусд руу үр хүүхдүүдээ магт. Миний хүү ямар ухаантай юм бэ? Миний охин ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж байнга гэр бүлээ магтаж хэрэгтэй. Эр нөхрөө би чамайг харах тусам хайр үрдэг. Бодох тусам биширдэг. Гэхдээ тийм болоод л нөхөр болгоод аваа суудсан шүү дээ. Эхнэр нөхрүүд би бинийг. Тэгэхээр ерөөсөө яг ингэж магтах хэрэгтэй. Эсрэг чиний магтсан хүн чинь чамд сөрөг хандаж байна уу? Тэр хамаа байхгүй. Тэр сүргийг чи хүлээж авах шаардлага байхгүй байхгүй юу? Яг гэвэл тэр сөрөг үгэлж байгаа бол тэр хүн өөртөө л хэлж байгаа. Надад биш байхгүй. Би тэр хүнийг магтлаа. Гэтэл өөртөө сөрөг үг хэлж байгаа бол тэр миний магтаалыг гаргаад л хийж байгаа гэсэн үг байхгүй. Тэгсэн ч гэсэн тэр хүн сайхан байгаа. Тийм учраас байнга эерэг зүйлсийг алхам тутамдаа хэлж магтаж бусдад тусалж бусдыг аль болох
сүрприз барьж ингэж явахыг хичээгээрэй гэж бас зөвлөмөр байна. За 9-т нь сөрөг бодлууд төрөнгүүт нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Угаасаа ийм юм билээ. Нэг сөрөг бодлууд юу яадаггүй юм бэлээ. Бүр устдаж алга болно гэж байдаггүй юм бэлээ. Сөрөг бодлууд яа гэм бэ гэхээр нэг өнгөрсөн хугацаанд би маш олон жилээр энэ сөрөг бодлуудыг тээж яг сөрөг бодлуудаар амьдарч ирсэн болохоор айгүй сайн мэдээд байгаа байхгүй юу? Нэг автоматар ингээд чи эерэг бодлуудаар зуршиж амьдрааг бол сөрөг бодлуудаар зуршсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг эерэг бодлуудаа зуршихын тулд зурших гээд ингээ хичээж явах чинь нөгөө сөрөг бодлууд чинь ингээд автоматар орж ирээд байгаа байхгүй юу? Тэгээ тэрнтэй одоо чи ингээд сөрөг бодлууд орж ирээд байна гэдээ ингээ алалцах биш. Харин тэрийг таниад чи бодогдож байна үү те? Би чамд анхаарал төвлөрүүлнэ гэж байхгүй шүү. Би эергийгээ бодно. Эергээрээ сольж явах хэрэгтэй юм билээ. Тэгээд нөгөө сөрөг бодлуудаа эргээр солиод ахаар зүйлдэ сөрөг бодлууд нь аяанда ингээд намсаад ингээд багасаад идэх юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг анхаарал тэлсэн болгон хүрээний тэлдэг гэдгийг бас маш сайн юу яаж авах хэрэгтэй, бодож авах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг сөрөг бодол бодонгууд сөрөг бодол дээр ингээ анхаарал төвлөрөө. Одоо би жишээ нь амар их сөрөг бодол боддог гэсэн. Одоо мөнгө байхгүй яана. Одоо нөгөө хүний өөр нэхэгдээд байгаа яана. Ингээ дандаа тийм сөрөг эсвэл яана миний нөгөө найз залуу маань намайг орхичих үе дээ. Тэр маань одоо ингээд юу лээ. Бүр ингээд надаас бүр халдаа явчих гэж байгаа юм шиг. Ингээл амар тийм тэнэг бүр яагаар тийм тэнэг бодол орж ирээд идэг байна гэж одоо заримдаа бодогдчих. Би яагаар тийм тэнэг сөрөг бодлуудад ингэж эргэдэд идэг гэсэн болоо гэж одоо заримдаа бодоо өөрийгөө гайхаад тий. Тэгэхээр нөгөө тэр бодлууд дээр анхаарал төвлөрүүлдэг байсан болохоор тэр нь нөгөө миний хэлбэлзлийн хуулиар миний амьдралд бэлээдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөс одоо тэр бодлуудыг ерөөс зүгээр л чи ирж гэнэ үү? Би чамайг тоохгүй шүү дээ. Чи наана байж лээ. Би эргээ бодноо. Эрг рүүгээ явъя. Тэгэл болоо. Тэрнтэй алцаад авах шаардлага байхгүй мөлий. За 10 дахь нь цэвэр цэмцгэр байдал. Цэвэр цэмцгэр байхыг өөрийн амьдралдаа ер нь бол ийм баггүй юу? Бурхны бүтээл өөрөө ариун. Бурхны бүтээл өөрөө нандин. Бурхны бүтээл өөрөө цэвэр ийм байна. Бурхны бүтээл өөрөө одоо ийм одоо юу ч гэдгиймтэй төгс ийм бүтээл ахгүй юу? Тэгэхээр тэр бүтээлийг яг төгс чигээр нь цэвэр нандин чигээр нь авч явах хэрэгтэй гэдгийг айгуусаа ухамсарлах хэрэгтэй. Өөрийнхөө гэр орон эргэн тойрноо айгүй сайн зад цэвэрлээд тэгээд дээрээс нь үр хөвгтэй маш сайн тордоод тэгээд хамгийн чухал юм нь өөрийгөө цэвэрлэхээс эхэл. Өөрийгөө цэвэрлэхээс эхэл. Чи өөрөө жингээ илүүдэлтэй ийм бүдүүн бижиж цэвэрлсэнгүү гэж загнах шаардлага байхгүй. Яг тэгвэл миний дотор дүүрэн бохор биш шүү дээ. Тэрийг цэвэрлж сурах хэрэгтэй эхлээд өглөө болгон дасгал хийгээд зад хөлрөөд сайхан усанд орохгүй шүү дээ. Ямар гоё жаргал гэж өглөө болгон дасгал хийгээд усанд ороод ингээд тэрийг мэдрэх ямар гоё гэж тэгээд гоё жаргадаг. Тэгээд өөрийнхөө дотор тэр хорт бодисуудаасаа салгах тэр цэвэрлэгийг өөртөө маш сайн байнга хийж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо чи өглөө болгон тэгээ хийгээд сурцсан бол үр хүүхдүүдтэйгээ тэгээд зуршин штэ. Одоо цаашд одоо манай бага охин надтай хамт өглөө болгон усанд ордог байх жишээтэй гэдэг ч юм уу. Ингээд чи л өөрөө хийгээд эхэлчих юм бол цаашид танай гэр бүлийнхэн чинь аяанда ингээд нэг нэгээр зуршнаа гэсэн үг.
За хоёрт нь гэхээр энэ цэвэр цэмцгэр дээр нэм танаа гэрт тийм хэмхэр хийж гэдэг юм уу, асар их юм дайр болцсон, уурагдцсан тийм тавилга, диван, креслэл байвал тэрнээс нэн даруй салж сураарай. Миний нүдэнд харагдаж байгаа миний сэтгэл таалагдаагүй зүйл байх юм бол тэрнээс салж сураарай гэж би хэлмээр байна. Яг вэ гэхээр та хараагаараа манифест хийж байгаа. Та сонсголоороо манифест хийж байгаа. Та үгээрээ манифест хийж байгаа. Манифест гэдэг чинь тэр нөгөө орчлон ертөнцид байгаа тэр энергинд байгаа тэр төгс амьдралыг татаж авдаг хэрэглэл واخгүй юу? Одоо нөгөө татаж авдаг юу ч гэсэн үг юм да, гүүрэн ч гэсэн үг юм уу да. Манифест талархал эдэрнэ. Тэгэхээр ерөөсөө би анх хэлжсэн тий, харах, ярих, сонсох, бодох, мэдрэх энэ тавыг зөв чиглэл рүү нь барья. Энэ 10 зүйлийг хийж хахад энэ тав нь зөв чиглэл рүү тогтоод байгаа байхгүй юу? Миний хувьд бол яг вэ гэхээр би өөрөө ингэ мэдэрчээ яг энийг өөрөөр гаргаж ирээд байгаа байхгүй юу? Гаргаж ирсэн өөртөө. Тэгэхээр нөгөө бохир зүйлс ингээ харахаар им сэтгэл таагүй мэдрэмж ёо энэ ямар заваа юм бэ, энэ ямар бохир юм бэ гэдэг ч юм уу, эсвэл энэ яасан энэ үдэ яаж энэслэхээр бүр ингээд ийм сөрөг юмд ингээд өөрийнхөө энергийг бараад байдаг болчдаг. Тийм учраас тийм юмнуудыг ер нь аль болох татгалзаж сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. За хоёрдугаарт нь сонсох. Сөрөг бодолтой, сөрөг үе итгэл үнэмшилтэй хүмүүсээс аль болох зайгаан байр. Чиний дэргэд сөрөг зүйл чиний чихэнд сонсогдож байгаа бол тэр манифест болж байгаа шүү. Тийм учраас аль болох сөрөг зүйлсүүдийг өөрийнхөө хүрээллээс одоо нөгөө гаргаж гэдэг ч юм уу, өөрөө аль болох эерэг юм рүү төвлөрүүлж байхын тулд, эерэг юм сонсож байхын тулд тийм сөрөг зүйлсүүдээс аль болох татгалзаж байхыг хичээгээрэй гэж бас захимаар байна. Тэгээд өөрөө дандаа амаараа үгээрээ дандаа эерэг зүйлсийг одоо нөгөө тунхаглаж байх хэрэгтэй. Үр өгөхөд гэр бүл хань ижлээ дандаа одоо нэг тийм эерэг зүйл дээр юу яах хэрэгтэй. Эерэг зүйлсээр ингэж дүүргэж өгч явах хэрэгтэй. Танаа хүүхэд чинь ууралж, уцаарлаж, загинж, зандарч байж болно. Танаа эр нөхөр чинь ууралж, уцаарлаж, загинж, зандарч байж болно. Гэхдээ тэрэн дээр зэрэгцээд ингэж ууралж ирүүлсэн болохгүй. Тэрний уурыг, тэрний сөрөг итгэл үнэмшлэл, сөрөг бодлыг ингээд тайван гаргуулахыг хүлээн зөвшөөр. Яг тэгэхээр тэр сөрөг юм давчтаад бүр ингээд цээжин дэлбэлэх гээд нь штэ. Тэгээд чи өөдөөс нь сөрөгцгийнхөө оронд тэрний зүгээр ингээд давчтаад гоо тэр сөргийг ингээд шууд ингээд амаар нь гаргуулж сурах хэрэгтэй. Өөрөө хөдлөхгүйгээр зүгээр л амаар нь гаргуулж сурах хэрэгтэй. Тэгээ нөгөө тэр маань ингээд уурлаад, айшлаад, загнаад ингээд авирилж жаад чи өөдөөс нь үг сөргөөцгүй л тэр чамд халтахгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд тайван ингээд харин тэгж хэлэх тусам тэгж авирлах тусам өөдөөс нь бишрлийн харцаар хайрын харцаар харах хэрэгтэй. Яг вэ гэхээр энэ маань зовж байна да. Тэрийг чиний хайртай хүн зовоод биш үү? Сөрөг бодол, сөрөг итгэл үнэмшилт зовоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд гаргуулад энэ маань зовж байна да. Энийг ингээд гаргуулчих да. Тэгвэл нэг жоохон ч гэсэн зүрх сэтгэл нь зөөлрөөд арай нэг зөөлөн болох байх гээд. Ингээд чамайг ингээд хайрын харцаар хараад, бишрлийн харцаар хараад үр өгдөө хань ижлээ ингээд харж хахад тэр хизээч чам руу гар далайхгүй гэсэн үг. Тэгээд тэрийг нь гаргуулсан дараа одоо харин гаргаад бүх юм гаргаад ингээд сөрөг бодлоо, сөрөг зуршин одоо нөгөө нэг догшин сөрөг зүйлсүүдээ ингээд гаргацсныхын дараа нь жоохон тайвширсан дараа нь одоо тэр хүнтэйгээ ярилцж болно гэсэн үг. Тайвшир миний хайр, миний үү, тайвшир миний хайр, тайвшир.
Тэр сөрөг зүйлсийг нь одоо ингээд нэг тайван гаргуулах гэдэг шүү дээ. Тэгээ тийм байдлаар ингээд нөгөө гэр бүлийнхэнтэйгээ харьцаж сураарай гэж хэлмээр байна. Ер нь бол нөгөө нэг л хүн өөрчлөгдөхөд хорвоо ертөнц тэр чигээр өөрчлөгдөнө гэдэг чинь энэ шүү дээ. Ер нь гэрт нэг л чөтгөр байсан билээ гэд нэг үг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр манайд би л чөтгөр байсан байгаа байхгүй юу. Тэгээ би өөрчлөгдчихөөр одоо миний үр хүүхдүүд гэдэг юм уу миний эргэн тойрнууд ингээд шал өөр болоод эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр аль болох тийм нөгөө яг гоо гэр бүлийнхнийхээ хүмүүсийн сөрөг итгэл үнэмшлүүдийг тэгэж гаргуулж болно. Харин гадны хүмүүс чам руу дайраад давшлаад доромжлоод ах юм бол чи харин тэн дээр хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр чиний хайртай хүн биш. Тэр чиний гэр бүл биш. Тийм учраас аль болох өөрийгөө хамгаал. Тэр хүнийг ууртай чигээр нь л өөрт нь үлдээч. Тэр хүн чамд уурлаг өөртөө уурлаад тэгэл өөрийгөө зоогол тэндэл байжлаа л дээ. Чи тэрний өөдөөс уурлж яах юм? Тийм үстэй зүгээр л ингээл тэр хүнийг ууртай чигээр нь өөрт нь л үлдээч. Бас нэг чухал захих юм. Гэр бүлийнхээ хүмүүсийг яг өөрийнхөө биешгээ нандинаж хүлээж авч одоо тэр хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Хүүгээ нөхрөө гадны тэр нэг хүмүүсийн доромжлолоос заавал хамгаалан бүрхүүлдэх тааж авах хэрэгтэй. Таны хүү, таны нөхөр, таны эхнэр, таны үр хүүхдүүд чинь нэг яг тань шиг ингэж өөрийгөө хамгаалж, өөрийгөө хайрлах ийм зүйлд одоохондоо суралцаагүй болохоор та илүү төрүүлж суралцж байгаа болохоор та илүү гэр бүлээ хамгаалах хэрэгтэй, хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй. Хин нэгнээр доромжлуулж ястаа болохгүй шүү. Яагаад вэ гэхээр тэр чиний хайртай бүхэн рүү дайрт давшилж байгаа бол яг чам руу дайрт давшилж байгаа гэсэн үг шүү. Тийм учраас хайртай хүмүүсээ гадны сөрөг бодол, сөрөг нөлөөллүүдээс одоо хамгаалж сураарай гэж бас хэлмээр байна. Ер нь бол эр нөхрөө хүмүүсээс амар хамгаалж сурах хэрэгтэй. Үр хүүхдээ хүмүүсээс амар хамгаалж сурах хэрэгтэй. Бүр ямар ч халдашгүй дархан тийм байдлыг гэр бүлдээ тавих хэрэгтэй. Гадны ямар нэгэн сөрөг нөлөөллүүдээс одоо тийм орж ирэхээргүй тийм хамгаалтыг одоо гэр бүлдээ тавьж явах хэрэгтэй. Тийм хамгаалтыг 100% босгож явах хэрэгтэй. Тэр дундаа эмэгтэй хүн шүү. Эмэгтэй хүн ухаантай байж ич гэр бүл илүү аз жаргалтай байдаг гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийгөө тордож байж эр нөхөр жаргалтай байдаг. Эмэгтэй хүн ухаантай байж ич үр хүүхэд жаргалтай байдаг гэд ерөөсөө энэ хорвоо ертөнцийн бүх ачаа гэдэг ч юм уу ер нь бол одоо ингээд сөргөөр бодох юм бол энэ ертөнцийн бүх ачаад тэр эмэгтэй хүнд байх юм а гэж би өөртөө аягүй их боддог байсан. Гэтэл үгүй юм билээ. Аягүй гоё эргээр бодох юм бол энэ ертөнцийн бүх жаргал надаас ихтэй гэж боддог гоёгооц. Тэгэхээр ерөөсөө чи жаргаж лээвэл тэгэл чиний эргэн тойрон ч бүгдээр жаргана гэж боддоо. Чи жаргаж ивэл эргэн тойрныхаа бүгднгийнхэн жаргалыг чи ингээл хараал ингээл бишрээл ингээл хайрын арцаар хараал эр нөхрөө бишрээл танай нөхөр чинь чамд ууралж исэн чи бишрээстэй. Танай нөхөр чамд авиралж исэн ч бишрээстэй. Үр хүүхэд чинь айшилж исэн ч бишрээстэй. Тэгэл ингээд нэг бишрээд тэгээд өөрийнх нь ямар байх нь чиглүүлээл сууж байхад тэр үнэхээр жаргалтай. Тэр үнэхээр гоё. Энэ үнэн гоё мэдрэмж. Энэ эмэгтэй хүн бол төрсний амар их аз жаргал юм шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр би ер нь бол одоо ингээд нэг залуутай үерхэд одоо 2-3 жил болж байгаа хгүй юу. Тэгээд одоо ингээд бодохоор нөгөө би яг ингэж дотроо яг ингэж л боддог. Би тэр залууг жаргах хэрэгтэй. Би тэр залууг би нэгэн тал надтай учирсан бол би тэр хүнийг
зовоох ёсгүй гэдэг юмыг айгүйх боддог. Тэгэхээр ерөөсөө би аль болох ингээл өөрийнхөө хайртайгаа илэрхийлээл, аль болох ингээл тэр хүний аяар, аль болох ингээл хайртай хүнийхээ одоо үзэл бодлыг хүндэтгээч гэдэг юм уу те. Ингээд байхыг зорддог. Би урд нь тийм байсан бол би одоо жаргаж авахгүй тий. Аль эдээ нөхөртэй болцсон ингээд жаргаж авахгүй юу. Одоо саяхнаас энэ бүхнийг ухаарсан болохоор одоо ингээд одоо тэр үерхэж байгаа залуудаар хэрэгжүүлэхээр одоо хэдийгээр нөгөө нэг надад өөрчлөлт мэдрэгдэхгүй байгаа ч гэсэн ингээд өөрөө хэрэгжүүлэхээр надад өөрт амар кайф тавьдаг. Энэ хүн ичнээ уралсан ч гэсэн дотроо баярлж байгаа даа гэсэн мэдрэмж төрдөг. Тэгэхээр ерөөсөө тэр хүн өөрөө миний хэлсэн үгэнд гомдно уу, жаргана уу тэр хүний л дурна. Гэтэл чи өөрөө хүмүүсийг жаргаж байх нь л чухал гэдгийг айгүй сайн санаарай гэж хэлмээр байна. За ингээд энэ удаагийн бичлэгийг өндөрлөе. Дараагийн бичлэгэн дээр талархал гэж юу юм те? Ер нь бол манифест гэж юу юм, талархал гэж юу юм гэдгийг ер нь энэ хоёр тус тусдаа бараг хичээл болгох айгүйх ярих юмтай байгаа. Талархал